Монгол Улсын их хурлын дарга Мянган биенх болдод бүгд найрамдагчдад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцэн тэргүүтээ төлөөлөгчд баргаллаа. Улстай ихэнд улсын их хурлын даргын болд бүгд найрамдагчдад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцэн таны энэ удаагийн альчлал Аз Европын дээд хэмжээний уулзалтанд оролцож буй явдал манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэх харилцааг гүнзгийрэн хөндлөн хөгжүүлж бодит хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ. Хоёр улсын ерөнхий сайд нарын уулзалт амжилттай болсонд баяртай байна. Монгол улсын их хурлын зүгээс энэхүү уулзалтын хилцээрэг ажил хэрэг болгоход бүхий л талаараа дэмжиж ажиллах болно гэдгээ улсын их хурлын дарга илэрхийллээ. Монгол улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү уламжлалт бодлогоо үргэлжлүүлж Монгол улсын их хурлын зүгээс дотоодын эрх зүйгээ баталгаажуулах, гадаад бодлогын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Бүгд найрамдагчдад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцэн улсын их хурлын даргын болттой дахин уулзаж яваад баяртай байгаагаа илэрхийлээд бүгд найрамдагчдад ард улсын дарга Си Цзиньпин, бүгд найрамдагчдад ард улсын бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жан Дөзэ нарын халуун мэндчилгээг уламжилсан. Тэрээр Монгол улсын ерөнхий сайдтай хийсэн яриа хэлцээрийг үр дүнтэй болгоход парламентын зүгээс анхаарна гэдэгт итгэж байна. Хоёр улсын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар ерөнхий сайдтай санал солилцлоо. Манай улсад өхөр хоньны махны хэрэглээ өндөр байдаг. Монгол улсаас түүхэд мах импортлох сонирхолтой байна. Гэхдээ 20 цэрийн дэглэмийн асуудал байдаг учраас Монгол улсад үйлдвэр байгуулах, эрчимцэн мал аж ахуйн ферм байгуулвал энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр Монгол улсад ажлын байр нэмэгдүүлэх, нэмэн үртэг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой болно. Үйлдвэр байгуулахад техник эдийн засгийн бүхий л талын дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа тэрээр мөн илэрхийллээ. Мөн барилгын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж гэр хорооллыг барилгажуулах асуудалд бүхий л талын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлсэн. Энэ хоёр салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Монгол Улсын их хурлын зүгээс анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлсэн юм а.